Непал улсын нийслэл Катманду хотод болсон дэлхийн нүүдлийн мал аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Монгол улсаас гарсан Бямбагийн хандаа байна. Би Монгол улсын говь Тэмээ маллан амьдардаг. Нэгдсэн үндэсний байгууллагаас 2026 оныг дэлхийн нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болон зарлаж, энэ жилийн хүрээнд олон ажлууд дэлхийд дахинд өрнөж байгаа гэж харж байна. За 2026 онд Непал улсын нийслэл Катманду хотноо болсон дэлхийн нүүдлийн мал аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болсон. Энэ нь эмэгтэй малчид бидний хувьд түүхэнд тэмдэглэх үйс маш том хурал болсон гэж үзэж байна. Тэгээд энэ хурлыг зохион байгуулсан баг хамт олон болон хуралд онцгой итгэгчдээр урьсан олон төрлийн хүмүүс эмэгтэй малчид биднийг сайшааж нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг эрүүл хүнс үйлдвэрлэж биологийн олон янз байдлыг хамгаалж уурын цахилын өөрчлөлтийн эсрэг сүрэн зогсож байгаа гэх мэт олон талд бидний оролцоог үнэлж сайшааж урам зориг өгж бидэнд маш их итгэл найдварыг өгсөн үйл явдал болсон. За бид нүүдлийн мал аж ахуй эрхлэгч гэдгээрээ дэлхийн өнцөг болон бүрт амьдарч байгаач бидний амьдралын хэв маяг маань төстэй байсан, мөн бидэнд тулгамдж буй асуудлууд төстэй байсан. За бид хурлаараа энэ тулгамдж буй асуудлуудаа хэрхэн шийдэх, цаашид хэрхэн дэлхийн малчин эмэгтэйчүүдийн сүлжээ байгуулж хамтран ажиллах, аливаа асуудлыг олон талаас нь хэлцэж өөрийн улс оронд болж буй сайн туршлагаа хуваалцаж гарах шийдлүүдийг хамтдаа хэлэлцэж хоошид хэрхэн хамтран ажиллах тухайгаан маш сайн ярилцаж Катмандугийн тунхаглалыг шинжилэн баталсан. За тэгээд Катмандугийн тунхаглалдор дэлхийн нүүдлийн мал аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг нэгдэрээ гэж уриалахыг хүсэж байна. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.